За. Сайн байцгаана уу? Монголын баялаг дэлхийн иргэн хүмүүжлүү боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт зочноор улс төрч, ном зохиогч, жорлонгой өөрчлөлийн төслийн санаачлагч Сэдэв Замбын оюун гэрэлхай маань оролцож байна. За миний урилгыг хүлээн аван нэвтрүүлэгт маань оролцохыг зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочин маань өөрийгөө бас товчхон танилцуулаад өгөөч гэж хүсэх байна. Сайн байна уу? За. Сайн мөн үү? Өрсөнд баярлалаа. За би одоо чи сайн намайг товч танилцуулчлаа. Жорлонгой өөрчлөлт төслийн удирдагч гээд тэгээд би одоо энэ төслийнхэн дагуу танаа нэвтрүүлэгтүүд асуултуудад нэлээд хариулах байх гэж бодож байна. Ер нь бол улс төрч, ном зохиогч ялцчихгүй. За боловсролын үед гэх юм бол эдийн засгч суур мэргэжилтэй юм хүн байна. За баярлалаа. За манай хилцүүлэг ярианы үндсэн асуулт, үндсэн сэдв нь бол хүмүүжлүү, боловсрлуу гэд ардаа асуултын тэмдэгтээ юм асуудал байгаа. Тэгээд хүмүүжил, боловсрал хоёрыг хэн хүмүүс маань ер нь бол хамтдаа байдаг зүйлээ. Энэ бол хүнд байдаг. Аль альнаас нь ялгаж үзэх боломжгүйгээд одоо хэн хүмүүсийн санал нэгтэй байдаг. Таны хувь хүнийх нь хувьд ер нь хүмүүжил, боловсролын талаарх өөрийнхөө үзэл бодлыг бас бидэнтэй хуваалцаач. За би бол боловсролыг бүргэлж тэргүүн тавина. Яа гэвэл боловсрал дотор хүмүүжлийн маш олон суурь ойлголтууд явж байдаг өөрөө. Боловсралгүй хүмүүжлэр одоо хол явна гэж ярихад бол үнэхээр учир дутагдaltaй. Хүмүүст одоо боломж олддог юм бол үнэхээр боломж нь байдаг бол боловсралыг маш хурдан олж эзэмших ёстой гэж боддог. Тэгээд боловсрал эзэмшээгүй өнгөрөөс нь одоо цаг бол өөрөө тэр хүнд одоо алдагдал болж идэг. Тийм учраас хүнд одоо би боловсралыг тэргүүн тавиач. Боловсралд хүүхдүүдийн боловсралд анхаараач гэж хэлмээр байна. За баярлалаа. Боловсрал дотор хүмүүжил нь өөрөө хамааралтай явж байдгаа гэж таны үзэл бодлыг тэгж сонслоо. Боловсрал гэхээр таны хувьд тэгвэл юуг боловсрал гэж хэлээд байна үү? Яаж авсан зүйлийг боловсрал гэж таны хувьд ойлгодог вэ? Энэ талаараа бас тодорхойлж өгөөч. Боловсралыг яг гэсэн гинэ. Тий. Боловсролын талаар та бас яг юуг яаж авж байгаа зүйлийг боловсрал гэж таны хувьд ойлгодог вэ? Тийм ээ. Тэр талаар бас тодорхой. Яг юуг авж ийн гэхээр одоо хамгийн сонгодог зүйлээс л эхэлнэ. Одоо бичиг үсэг, бичиг чадвар, тоо, тийм ээ. Одоо яг тэр суур боловсрал. Суур боловсрал бол бүх боловсролын одоо эхний юу байгаа. Одоо эхний гишгүүр байгаа. Хэрвээ бид нар суур боловсралаа эзэмшиж чадахгүй бол тэр хүүхдэд одоо ирээдүйд нь маш олон зүйл алдагддаг. Тийм учраас хурдан уншиж сурах, хурдан бичиж сурах, тоо бодож сурах. За тэгээд байгаль одоо тэн шинжлэх ухааны суур ойлголтуудыг ойлгох гэдэг бол бүх боловсролын суур. Тэгэхээр энэ сууруудыг авч ээж одоо аливаа нэг зүйлийг цааш нь ахиулахад бол хүнд банк хэрэг болж идэг. Тийм учраас боловсролын дээд нь суур боловсрал гэж би хэлмээр байна. Боловсролын дээд нь суур боловсрал. За үүн дээр үндэслээд би танаас бас нэг зүйлийг асууя. Хүмүүжил, боловсрал хоёр, боловсрал дотроо хүмүүжлний явдгаа гэж та сайн онцгойлж хэлсэн. Үүнтэй уялдаад өндөр боловсралтай магадгүй одоо сайн суур боловсралыг хүлээж авсан. За бас сайн мэрэгжлийг эзэмшсэн, түүгээрээ мэрэгшсэн хүмүүст маань зан характерын болон аливаа нэгэн тийм асуудал, тоолдол тийм ээ, хувь хүний хувьд дутагдaltaй талууд анзаарагдвал үүн дээр яг юу дутагдсан учраас хүнээс тийм ээ одоо доголдолтой зан характерын үйлдэлүүд гардаг бол энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ? Магадгүй их өндөр боловсрал эзэмшсэн хэрнээ хүнтэй харилцах харилцаан дээрэж байдаг юм уу? Хүнд одоо хариултаасаач байдаг юм уу тийм ээ? Жохон юм дутагдaltaй асуудлууд манай нийгэмдэр одоо хүмүүс дээр хил тод байдаг. Энэ тал дээр бас таны бодол ямар байдаг вэ? Миний хувьд бол яг тэр өндөр боловсрал эзэмшихээ хэрээр хүн илүү хариуцлагатай, илүү тийм нийгэм шиг шаардлагатай гэж хардیں۔ Нийгэм шиг одоо дадал муутай хүмүүс бол бас хүмүүстэй харилцахтайг алдаа гаргадаг. Тэгээ нийгэмшил гэдэг маань яг юу хэлдэг юм бэ гэхээр нийгэмд байгаа янз бүрийн төвшний хүмүүс, янз бүрийн нөхцөл байдалд өссөн, янз бүрийн нөхцөл байдалд ажиллаж байгаа хүмүүстэй шийдэж зохицож харилцахыг нийгэмших гэдэг. Тэгэхээр зөв нийгэмшихийн өмнө бол хүн
нийгэмд бол ийм олон янзын байдал байдгийн шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Тэрээс биш бүх хүн өөрсгөө мундаг байх хэрэгтэй гэж бодоод юм уу? Бүх хүн одоо энийг чадах хэрэгтэй гэдэг тийм шаардлага хүмүүс тавиад эхлэхээр хүн их тийм харгас болоод явчихдаг л да. Эсвэл одоо бусдад нэг тийм анзаарах муутай болоод явчихдаг. Тэгэхээр нийгэмд байгаа болцоонууд нь юу вэ? Ямар болцоо нөхцөл байдал дээр хүмүүс яаж ажиллаж байгаа гэдгийг олон талаас нь олж харж чаддаг хүмүүс илүү эмрэнгүү одоо тэр хүний мэрэгжил боловсрол өндөр нам байхаас үл хамааран илүү сайн нийгэмшиж чаддаг. Тэгэхээр зэрэг нийгэмшин гэдэг бол хүнийг ойлгоно, хүнийг эмрэнэ, хүнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр хүнийг хүлээн зөвшөөрөх, хүнийг ойлгох тийм цагийг одоо боловсролын нэг хэсэг бас болох л хэрэгтэй. За ойлголоо, баярлалаа. За би таныг бол одоо олон удаа телевизээр харж за бас улс төрч та олон хүний дуу хоолой болон хүргэгдэж одоо ажлыг эрхэлж явж байсан. За тэгээд бас бичсэн зохиолуудыг та уншиж байсан. Тэгээд үүнтэйгээ уялдаад та бол бас гадны оронд боловсрол эзэмшсэн хүн байгаа. Тэгээд хоёр өөр улсад амьдарч хоёр өөр улсын боловсролыг эзэмшиж за мөн дэлхийн ертөнцийн бол нэлээд одоо ойрхон олон талын мэдээллийг авах боломжтой юм нөхцөл байдал байсан хүний хувьд яг одоо Монголын нөхцөл гэдэг юм уу манай үндэсний онцлог тийм ээ бусад одоо хүмүүстэй дэлхийн одоо бусад улс орны хүмүүстэй хөл зэрэгцэх тал дээрээ өөрсдөө нэг ялгарах тийм ээ өөрсдөө байх өөр ямар ч одоо өөрчлөх боломжгүй тийм тал манай үндэсний нэг онцлог байдаг байх гэж би хувьдаа боддог. Тэгээ таны хувьд бид нар ямар ч үед одоо хин нэгэнтэй зэрэгцэх боломжгүй өөрчлөх боломжгүй бидний онцлог танд хэрвээ анзаарэгдэжсэн бол ямар онцлог байдаг болоо манай үндэсний хувьд Монгол хүний хувьд тийм ээ. Сурч боловсрох яг тэр логик сэтгэлгээг хөгжүүлэх за мөн одоо тийм янз бүрийн байдлаар шинжлэх ухааныг судалж шинжлэхэд бол ерөөсөө үндэсний ялгаа гэж байхгүй. За энэ дээр бол манай үндэстэн тэрүүгээрээ давуу эсвэл тэрүүгээрээ дутуу гэж бодоод эхлэх юм бол энэ шинжлэх ухааны баг эсрэг зүйл гэж би бодно. Тэгэхээр зэрэг миний хувьд бол сурч боловсроход бол бид нар ерөөсөө үндэсний ялгаа залгаа гэдэг юм байхгүй. Бусдын сурдгийг сурж хийдгийг хийх ёстой л гэж боддог. Би ч гэсэндээ гадаад дотоод сургуулиуд сурж байхдаа яг тэрүүгээр л одоо бусдад адилхан тарихтай, бусдад адилхан сурах чадвартай гэдгээрээ л явж иж бүх хичээлүүдээ үзчихсэн. Ганцхан ялгарх зүйл бол ерөөсөө бидний хэл монгол хэлээр бусад орныхан ярихгүй. Бид нар бусад орны хэлийг бас давхар сураад байна тий. Тэр утгаараа бол бид нар бусдаас нэг хэлээр илүү ярьж байгаа байхгүй. Нэг хэлээр илүү ярина гэдэг чинь нэг ертөнцөөр илүү сэтгэж байна л гэсэн үг. Тэгэхээр тэр сэтгэлгээний одоо харьцуулалт тий хоёр өөр соёлын сэтгэлгээний харьцуулалт нэг юмыг хоёр өөрөөр илэрхийлэх чадвар энэ бүхэн чинь бас тархины хөгжилд хэрэгтэй. Тэр утгаараа бол гадаадд сурахад монгол хүн гадаад сурахад илүү их тархи ажиллаж яана л гэсэн. Тэрнээс биш бусдаас бол нэг илүү өгөөгдөл гэдэг юм байхгүй. Харин нэгэнт одоо багасаа сураад эхэлсэн хэл соёлоо мартахгүй давхар соёлоо үргэлжлүүлээд яваад байх юм бол бидний мэддэг юмны хэмжээ төдийчний их байна л гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо Монголд маань жишээлбэл олон гадны орнуудын сургалтын систем дээр суурилсан сургуулиуд байдаг гэж сонссон. Би өөрөө бас эх орондоо очиагүй олон жил болж байна л да. Тэгээд олон эцэг эхчүүдээс, олон хүмүүсээс, за энэ нийгмийн олон нийтийн сүлжээнээс олон талын л мэдээллүүдийг авдаг. Ер нь таны хувьд бас ээж хүний хувьд олон хүмүүсийг бас урайлан дуудаж, бусдыг бас үлгэрлэн чиглүүлж явдаг хүний хувьд энэ олон орны сургалтын систем, боловсролын энэ тогтолцоо манай оронд ер нь хэр зохимжтой байдаг вэ? Энэ талын боловсролыг одоо манай ирээдүйн хүүхдүүд маань тийм ээ яаж боловсрч явах хэрэгтэй юм болоо? Энэ тал дээр бас таны хувь хүний хувьд ямар байдаг вэ? За миний хувьд бол одоо ярьсан энэ дэр нэг маргаад байгаа зүйл бол байдаггүй л дээ. Яг хүмүүс яг сургалт ямар сургууль хүүхдээ сурах уу, яах уу гэдэг дээр хүмүүс өөрсдөө сонголт хийгээ явж байгаа учраас сонголтууд бол Монголд байхад бол буруу зүйл биш. Сонголтууд бол байх ёстой. Тэгвэл аль нэг системийг зөвөр бүгдээрэнд нь жигд хүчээр тулах нь бол бас өсөр дутагдaltaй байж болно. Хүүхдүүдийн ур чадвар угаасаа анхнаасаа байглаасаа өөр заагддаг. Тэгэхээр зэрэг зарим хүүхдүүд бол
жигд дундаж одоо хурдаар сурдаг байхад зарим хүүхдүүд арай илүү цаг шаардна, арай илүү анхаарал шаардж сурна. За гэтэл зарим хүүхдүүд бол баг багшаар залахгүй өөрөө сураа явцдаг. Тэгэхээр энэ бүх нөгөө нэг одоо өгөгдөл одоо сурах чадварт нь зориулсан өөр системүүд байж хань тэр улсын хүүхдүүдийг төдийчний одоо ур чадварт нь нийцсэн сургалтыг олгож чаддаг, хэрэгцээнд нь нийцсэн сургалтыг олгож чаддаг. Зүгээр намайг баг байхад бол Монгол улсад сонголт гэдэг юм байхгүй. Бид нар ганцхан системээр, ганцхан форматаар явдаг байсан. Тэр ганцхан форматаар явдаг байх үеийн одоо залуучууд бол бүгд яг адилхан дундчил одоо төгсөгчд гараас гардаг байсан. Одоо манай Монгол бас нэлээд олон системүүд зэрэгцээд явж байгаа энэ тохиолдолд бол зарим хүүхдүүдэд бол илүү их тийм сод авьяасаа хөгжүүлэх, илүү сод байх боломж бол илүү хангалттай байдаг болсон байна. Бидний одоо баг байх үеэс илүү. За мөн тэ хөгжлийн бэрхшээлтэй эсвэл одоо нэмэлт хичээл шаардлагатай эсвэл хөгжлийн бэрхшээлгүй ч гэсэн зүгээр энгийн одоо сурах чадвар нь удаашралтай тийм хүүхдүүдэд ч гэсэн тусгай сургуулиуд байдаг болсон байна. Тэр ийм байдлаар хүмүүс хүүхдүүдийнхээ нөгөө нэг тэ аз жаргалтайгаар сурах орчныг бүрдүүлэх нь өөрөө илүү одоо энэрэнгүй сонголтыг бий болгож байгаа. Тэгэхээр миний хувьд бол хүүхдүүд бас сурах гэдэг зүйл бол зайлшгүй байх ёстой. Боловсролын дээд нь суур боловсрол гэж би дахин хэлмээр байна. Тэгэхээр энэ суур боловсролыг энэ хүүхдүүд бас аз жаргалтайгаар мөртлөө ирээдүйдээ ихтэй хүн болоход нь хэрэгтэй тийм хэлбэрээр өгч чадах бүхэл хэлбэрийн сургалтууд Монголд байж ивэл захимжтай гэж бодож байна. Тэгээд Монгол бол хэд хэдэн сургалтын арга барил яваад байна л да. Тэгэхээр энэ дээр бол эцэг эхчүүд сонголт өгөөд хүүхдүүдэд төгсөн арга барилуудаар хүүхдүүдэд хөгжүүлэх хэрэгтэй. За ойлголоо, баярлалаа. За таны эрхэлж явуулж байгаа жорлонгой өөрчлөлт гэж төсөл байдаг, санаачилсан төсөл. Тэгээд уг төслийг миний бодлоор магадгүй нөгөө бидний энэ нийгмийн амьдралд шаардлагатай хамгийн энгийн жишгт хамгийн энгийн одоо хэрэглээнд байх ёстой зүйл хүн бүрийн амьдралд байдаг энэ чухал хэрэглээний нэг хэрэгслийг маш энгийн байгальд ээлтэй болгох тал дээр ажиллаж байгаа болов уу гэж би хувьдаа бодож байгаа юм. Тэгээд энэ нь ч бас үүнийгээ дагаад дэлхийдээ хөл зэрэгцэж явж байгаа Монгол улсын маань хувьд бас нэг энгийн өөрчлөлтийг энгийнээс эхлүүлж байгаа ийм өөрчлөлт эхлэл байсан болов уу гэж харж байгаа. Тэгээд таны хувьд энэ төслийн үйл ажиллагаа одоо ямар явагдаж байгаа вэ? Мөн энэ төсөл маань нилээдгүй их иргэдийг татан оролцуулж зүгээр энгийн иргэдч гэсэндээ оролцоотой байх боломжтой төсөл эхэлсэн гэж би харж байгаа. Тэгээд манай ер нь иргэдийн оролцоо үүнд ямар байдаг вэ? Тийм ээ, итгэл үнэмшил таны хийж эхлүүлж байгаа ажилд иргэдүүдийн маань итгэл үнэмшил ямар байдаг вэ? Хэр итгэл хүлээл гэж одоо түүнийгээ дагаад бас хэр хариуцлагатай хандаж ажиллаж чадж байгаа вэ? Энэ тал дээр бас та өөрийнхөө үзлийг хуваалцаач. Товчхон хэлэхэд жорлонгой өөрчлөлт төсөл маань бол бусад төслүүдээс их өөр. Бусад төслүүд болохоор юмыг хүнд өнгөө тараадаг төслүүд байдаг. За одоо хүнд жорлон хэрэглүүлэх гэж байгаа нэггээл өнгөө жорлон өгөөл тэрийг ингээл хүмүүст тий бэлэглээл төр мөрөөс энэ мөнгөнд гаргаж өгөөл энэ тийм байдаг. Тэгэхээр манай жорлонгой өөрчлөлт төслүүд анхнаасаа иргэдэг нэг хариуцлагатай оролцох зорилготой төсөл учраас жорлон бол иргэдэд зарна гэдгээ зарласан. Жорлон иргэдэд зараад явж байгаа. Тэгэхээр худалдаа авч яах гэдэг бол хүн шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. Тэгээд шийдвэр гаргаж худалдаа авч байгаа хүн бол хариуцлагатай жорлон бол өөрчилж эхэлдэг. Тэгээ манад бол одоогоор 700-аад иргэд оролцоод 700-аад иргэд жорлонгоо худалдаж аваад тэгээд жорлонгоо өөрчлөө явж байгаа. Тэгэхээр иргэдийн оролцоо бол би сайн байна гэж хэлмээр байна. Тэгээд цаашаа төсөл маань үргэлжилсэн. Ер нь бол бидний төслийн зорилго бол 6,000 жорлонг төслийнхэн одоо төслийнхэн хүрээнд 6,000 жорлон өөрчлөх зорилготой. Тэгээд цаашдаа Монгол улсад даяар 600,000 жорлон өөрчлөх шаардлага байгаа учраас цаашдаа энэ жорлон өөрчлөх ажил нь бизнес чөлөөтэй одоо бүхний бизнес болж болохоос тийм орчныг бүрдүүлэх, тийм байдлаар бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, тийм байдлаар зах зээлийн бэлдэж өгөх зорилготой ийм төсөл байна. Өөрөөр хэлбэл төсөл нь өөрөө зах зээлд зориулагдсан төсөл. Зах зээлийг дэмжих, зах зээлийг хөгжүүлэх зорилготой төсөл байна. Гэхдээ зах зээлийг хөгжүүлэхдээ огт байгаагүй жорлонгийн зах зээл гэдэг ийм зах зээлийг хөгжүүлж өгөх тулд бол манайх бэлтгэл ажлыг хийж байгаа гэсэн үг.
нэг талаасаа их өндөр ёс зүйн одоо стандарт бас тавигдаж өгч байгаа юм болов уу гэж бодож байна л да. Яагаад гэвэл иргэд маань альва зүйлд итгэл хүлээлгэж хандах, за мөн хүний итгэлийг дааж одоо тухайн иргэдийн төлөөлөл болж ажиллах гэдэг бол бас нэг талаасаа маш өндөр одоо ёс зүйн стандарттай байдаг болов уу гэж хувьдаа бодож байгаа. Тэгээд үүнтэйгээ уялдаад бас та олон залуучуудад ирээдүй болсон Монголынхоо ирээдүй болж байгаа хүүхэд залуучуудтай хандаж бас өөрийнхөө зүгээс зүгээр л хувь хүнийхээ үднээс хэлчмээр одооноос ч гэсэн ингээ хэрэгжүүлээд явхад боломжтой тийм энгийн зөвлөгөөд байвал та бас хүргэж өгөөч. Хүмүүс бол ер нь энгийн хэрэглээнд одоо байгаль орчинд их ээлтэй зан заншлыг оруулах одоо болцсон байна. Ерөөсөө тоог цахилгаанаа хэмнэх, усаа хэмнэх. За тэгээд өөрсдөө хөдөлгөөнтэй байх тийм. Болж игэл машинаар биш хөлөөрөө явдаг байх тийм. Тэгээд аль болохоор тэр дэлхийн дулаар л өндөр гэж явж байгаа. Энэ үед аль болохоор газ, хий, утаа баг ялгаруулж амьдрах тийм. Энэ бүх хвшлийг одооноос хүмүүс хвшилж эхэлмээр юм билээ. Би жишээлбэл одоо ялангуяа дэлхийн дулаар л санаа зовж эхэлснээсээ хойш аль болохоор би машин унахгүй байх, аль болохоор би нэг ажилдаа явах, ажилласаа ирэхийнхээ хооронд дэлхийгээ бохирдуулахгүй бай гэж бодож ирснээс хойш өдөрт би 10 км алхдаг болсон байхгүй юу. Тэгэхэд болоод 4 дахь жилдээ 5 дахь жилдээ алхчиход 5 дахь жилдээ ингээд 10 км алхахад нэгдүгээрт мэдээж хэрэг хөл булчин би айгуу сайхан чангарч байна. Хоёрдугаарт айгуу тийм нүгэлгүй амьдарч байгаа юм шиг надад санагддаг болсон. Тэгээд маш хэрэгцээтэй бүр үнэхээр яарсан үедээ л унаа хэрэглэнэ өгөхөөс биш ер нь бол тэгэл дандаа гутал их сайн одоо алхдаг гутал их авдаг болсон. Гэхдээ миний энэ алхдаг болсон маань өөрийн маань эрүүл мэндэд туслахаас гадна зөвхөн байгаль орчинд тусдаа ингэж амьдарч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү тий усаа хэмндэг байх аль болохоор тий өөр хэмнэх зүйл юу вэ? Өөр байгаль дэлтэй амьдрах зүйл юу вэ гэдгийг судалж агаад өөрийнхөө амьдралын энэ зүйлүүдийг хэрэглэж сурах хэрэгтэй. Одоо Европын хотод гэхэд машинаас хүмүүс ингэж татгалцсаар гад бүр дугуй маш их ундаг болсон, маш их алхдаг болсноос болоод бүр дугуйн хайвей байгуулж шít. Одоо хотууд нь бол бүр дугуйн замын тойрог өдр байгуулж шít. Яг бол машин ундаг хүн ховордог. Гэтэл манай Монголд машин ундаг хүн улмал нэмэгдээл төвчрэл нь улмал нэмэгдээд байдаг. Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр хүмүүс нь өөрсдөө бодохдоо хийхдээ өдөр тутмын үйлдэлээ хийхдээ машинаар хийх нь илүү амархан гэж боддог болсноос манайх энэ машинтай холбоотой асуудал гарч ирээд байна. Гэтэл Европын орнуудад би машиныг аль болохоор бага унаа. Машинтай байлаа гэхэд тэрийг маш цөөхөн хэрэглэе. Ихэнхдээ би алхах, ихэнхдээ би дугуй унаа гэж боддог болсон хүмүүс ч. Хотынхон төвчрлийг багасгахаас гадна бизнесийн хөгжүүлээд дээр нь одоо бүр дугуйн зам ам гэж шал өөр зүйлийг хөгжүүлээд явж байна. Тэгэхээр хөгжлийн одоо хүмүүс хөгжил гэхээр зэрэг том юм байгуулахыг хөгжил гэж бодоод байдаг. Хөгжил гэдэг бол хүмүүсийн ухамсар дотор эхлээд гарч ирдэг. Хөгжил гэдэг бол хүмүүс толгойн дотроо юу бодож эхлэхээс бүх зүйл эхэлдэг. Жишээлбэл миний алхдаг болё гэдэг маань машингүй хөгжиж гэсэн миний одоо шал өөр хөгжлийн бодлого байгаа байхгүй юу. Яг тэр шиг хүн болгон дотроо ямар нэгэн одоо өөрийнхөө амьдралд өөрчлөлт гаргах, өөрийнхөө өдөр тутмын хөвшилд өөрчлөлт гаргах замаар улсынхаа хөгжлийг нэж дагуулж ирдэг, одоо дууддаг. Тэгэхээр тийм одоо ирээдүйд залуучууд Монгол улсаа ямар байхыг хүсэж байна. Тэр чиглэл рүү хөтөлсөн тийм одоо өдөр тутмын хөвшлийг бас өөртөө бий болгосоо гэж залуустаа хандаж хэлмээр байна. Ингэж үлгэрлсэн хүмүүс мэдээж байснараа бас олон нийтэд нийцсэн юм шийдвэрүүд гарч одоо өндөр хөгжилтэй орнуудад гарч байгаа эдгээр шийдвэрүүд нь магадгүй одоо бүгд нийтийгээ хамарсан маш одоо өндөр түвшинд бодсон, бусдыгаа хайрлсан, хүндэлсэн юм шийдвэр гаргаж өгдөг байхаа гэдэгтээ бол миний бас санал нэг байна. Тэгээд магадгүй энэ болж байгаа боломжтой байгаадаа илүү анхаарч за бусдыгаа хайрлах, цаашлаад бүр дэлхийн ертөнцийг хамруулж бодож чадж байгаа энэ бусад орнуудын өндөр хөгжсөн орнуудын энэ бодол санаа энэ
ямар ч гэсэн бас энэ зэрэгцэж явах нь зүйтэй болов. Түүнийг магадгүй түүчээлд бас үлгэрлэж явж байгаа хүмүүс маань бас их чухал байж тэдэндээ итгэл үзүүлж бид нар бас ажиллах нь илүү чухал болов гэж бас бодогдож байна. Тэгээд үүний таны ярилцсан хэлсэн одоо зөвлөгөөн дээр үндэслээд бид нар бол бас хайр гэдэг зүйлийг тийм ээ зөвхөн өөрийгөө хайрлахаас гадна эргэн тойрны хүмүүсээсээ гадна бүр цаашлаад одоо дэлхийн ертөнцөө хайрлаж амьдрах нь чухал шаардлагатай болж байгаа маа гэдгийг бас их мэдрүүлсэн яриа байлаа. Тэгээд танд маш их баярлалаа. За ингээд бидний хэлцүүлэг яриа маань энд хүрээд өндөрлөж байгаа. Тэгээд асуултуудад минь хариулж өөрийнхөө үзэл бодлыг илэн далангуй нээлттэйгээр биднэрт хуваалцсан танд маш их баярлалаа. Их ажлынхаа цагаар бас цагаа зарцуулан урилгыг маань хүлээж авсан дахин баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Ингээд өнөөдрийн маань хэлцүүлэг яриаг хүлээн авсан сонсогчдод болон үзэгчдээ маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай.